Сайн байна уу? Намайг Meeting овгийн Сэлмэй гэдэг. Ер нь бол энэ тоглоом дээр энэ асуултууд дээр ямар нэгэн төрлийн Аз хүний зургийг өгч чинь тэнгуут энэ яг ямар угсааны хүн байна вэ гэдгийг би таах юм байгаа. Эдгээр бүгдээр Аз хүмүүс. Тэгээд яг энэ яг Хятад уу, Солонгос уу, Япон уу гэдэг ч юм уу те яг ялах юм байгаа. Гэтэ би бол ялгаж чадна гэдэгт итгэлгүй байна. За тэгэхээр энэ бол энэ тоглоомны үндсэн дэлгэц байна. Та бүхэн харж байгаачлан guess the Odds Asian ethnicity. Энэ яг бүтээсэн хүн баха. Энэ тоглоомыг бүтээсэн хүн баха. Алгуулчлаа. За одоо тэгээд энэ тоглоомыг эхлүүлцгээе. Хамгийн эхний хүн ийм хүн байна. Ийм царайтай. Тэнгүүтээ яг царайраас нь хараад бол за яг ч ингэ тааж чадахгүй байхгүй юу? Тайланд уу, энэ Хятад уу, Малайз уу, аль эсвэл энэ Вьетнам хүн үү гэдгийг би бол тааж нэг чадахгүй байхгүй. Тэнгүүтээ зургаас ашиглана. Энэ нэг улаан юм байна. Нэр энэ болохоор Хятад хамз байна. Гэхдээ өөрт идэлгүүл байл энэ амар олон гэд зураас байгаа Хятад байх. Гэхдээ энэ бас хариултууд нь зөв байгаа тоххой. Хятад гэдэг үг байгаад байгаа. Энд бол Хятад байгаад байгаа. Гэхдээ Тай орж ирж байгаа. Та ямар үсгдэг би мэдэхгүй. Тай үндэстэн ямар үсгэж би мэдэхгүй. Малайз ус яг Хятад ханз ашиглахгүй байх гэж бодож байна. Нам ч одоо юу юм бэ? Вьетнам үсэг ямар байд юм бол ястаа санахгүй байна. Тэгэхээр би одоо ганц мэдж байгаа тий улсаа ингээл Хятад гэд өгчээ. Ингээд мөн байж. За дараагийн хүн за бас нэг гац хүн байна. Тэгээ хариултууд дээр нь болохоор Вьетнам, Хятад, Тай, Индонез гинэ. Одоо бид нар энийг харна. За юу болж байна. За усын талбай энэ төр. Цаана нэг юм байна. Цаана нэг юм байна шүү. Улаан цагаантай. Тэнгүүтээ нэрийг харъя л да. Healthy Augustine. Ямар амар цагаан нэр вэ энэ? Эсвэл энэ тэмдэг хард юм уу энэ нэг сешн дээр нөгөө одоо тэмдэг хард юм уу? Ямар шүү төрлийн хүмүүс вэ гэж хард. Уг нь энэ эдгээр улсуудын төрийн талбайг нь мэдчихсэн болч л да олох гээд байна л да. Энэ бол Хятад биш мэдээж. Индонез юм уу? Индонез ч бас нэг цагаан улаан талбайтай байдаг гэдэг штэ. Индонез юм болов? Тай, Вьетнам, Индонез. За ягаад ч миний санаж агаар Индонез нэг юм улаан цагаантай талбайтай гэдэг санагдаад байна заяа. Тийм болохоор би Индонез гэж сонглоо. Энэ хариу нь би яаж хариу нь харах юм? Би эсвэл амар зөв хариулаад байгаа юм уу? Зөв хариулаад байгаа болохоор ингээ ерөөсөө алдаа мадасаар гарахгүй байгаа юм уу? Би бол тэгж бодож чинь заяа. Би бол амар өөрийгөө алж гэж бодож чинь. За дараагийн хүн маань ийм хүн байна. Энэ бол Япон биш, Солонгос биш. 38 нартай. Тэг юу гэж чи Солонгос нар гардггүй юм уу? Тэгэхгүй хүмүүсний амар цагаан байгаад байдаг шүү дээ. Бодвол наргуул үйт юм билүү. Би яа шүү дээ. Филиппин гэж бодож чинь заяа. Энэ одоо муу биш юм уу? Юу гэсэн юм бэ? Заачих нь бейсбол тоглож байгаа хүн. Энэ бол Хятад биш. Япон байж магадгүй. Малайз гэж бодож байна. За харвас Хятад хүн байна. Энэ зургийг харсан ч дээр үе Хятад хүн байна. Энэ дээлний заах махыг харсан чсэн. Гэтэ бас өөрт итгэл байгаа тань. Энэ Вьетнам ч биш магадгүй, Филиппин ч биш магадгүй. Учир нь би Филиппин юм уу, Вьетнамын үндэсний явцыг мэдэхгүй болохоор би болгоо би Хятад хүний үндэсний явцыг мэдхээс биш. За Хятадыг сонголоо. Гуакиру гинэ. Царайных нь баг тал нь ингээд халгалагдсан байхад би яаж мэдх юм бэ? Царайных нь тал нь байхгүй байгаас даалтай. Нүдний шилтэй байна. Тэнгүүтээ би үсийн чарж чадахгүй шүү дээ. Аман чарж чадахгүй. За бодвол гэрлээгүй мэн. Одоо энийг хараа. Энэ ууруунд юм байх байгааз. Энэ Малайз ч байж магадгүй, Хятад ч байж магадгүй, Филиппин ч байж магадгүй, Солонгос ч байж магадгүй. Би энэ ястай мэдэхгүй байна. Би энийг биш үү? Филиппин гэж бодож байна. За энэ юм бэ? Жүжигч юм шиг байна. Энэ Хятад уу, Тай уу, Солонгос уу, аль эсвэл Япон уу? За та нарын мэдж байгаачлан Солонгос, Япон, Хятад гуравч нь нэлээд цагаан хүмүүс. Ягаад ч юм би нэг Тай хүн гэж бодож байна. Хэлсэн шүү дээ. Миний унш чадахгүй үг байгааз. Тэгэхээр Тай хэлж таар. Бодвол энэ хүнийг асууг байх, энэ хүнийг асууж байгаа. Энэ хөлбөмбөг бөгчин байна. Энэ хажуутлын хувцс нь яг л нөгөө Шварц гэдэг ундаа шиг харагдаж байна. Энэ хүн болохоор өөрөө нэг дарсчиг харагдаж байна. Тэгэхээр энэ Филиппин уу, Япон уу, Солонгос уу, аль эсвэл Хятад уу? Филиппин гэж бодож байна. Би энэ дээр би өөртөө итгэлтэй. Хүйе. Сая алдаа заасан тий. Тэгэхээр би энэний өмнө бол байнга зөв таагаад байсан гэсэн. Харин сая дээр би ингээ алдчихж байгаа юм тий. Тэгэхээр одоо гоё ч юм шиг, муухай ч юм шиг юу нь гоё байна гэж юу? Би бол юу саяын хүн хүртэл юусаа алдахгүй яваад байсан мэн. Харин муухай нь юу вэ гэж юу? Би алдчихлаа.
Би алдчихлаа. Одоо яах вэ? За яг одоо яг одоо нэгийг алдсан. Бүх асуултууд ингээд гар дуусны дараа яг хариултыг хэлэх юм болов уу гэд ягаав нөгөө хичээл дээр яг жинхэнэ хичээлийн шалгалт чиг байх гэж бодсон байхгүй юу? Гэсэн би зүгээр л би үнэхээр л тийм юм тулцсан амт юм байгаа гэсэн юм байна. Сая хөлбөмбөгч хүртэл за яг алдаа байж л байл яах. За энэ хүнээ тэр доор нэг юм байна да. Нэг юм цагирах шиг юм. Энийний уг гарлыг мэдчихүүлэх болох гээд байна. Филиппин, Хятад, Индонез, аль эсвэл Япон. Гэтэ энэ хүн нэлээд нүрийн буянтай харагдаад байна. Яаж ч юм хальт харангууд. Гэтэ бас нөгөө талаар ингээ удаан хараад байнгут нүдэнд нь очаалга байгаа тоххой. Тэгэхээр бас ингэ жаахан тийм ингээд миний сонголт бас өөрчлөгдөх хандлагатай болчиход байна. Гэтэ царай нэлээд толгоор байхыг бодоход би нэг Япон гэж бодож байна. Эзэм гинэ. За би ямар юм юу вэ? Энэ зураг нь яач вэ? Энэ одоо намайг асуугаад байгаа юм уу? Чи ямар хүн бэ гэдээ асуугаад байгаа юм уу? За хариултыг хариуллаа тэгвэл. Хятад, Филиппин, Тай, Солонгос. Би аль нь ч биш. Ямар сони юм те? Энэ зураг нь уншихгүй байгаа юм шиг байна. Та ч төө. Тай. Биш байна. 146? Нас нь уу? Танаас харсан уу? Бэж танаас харсан уу? 146 настай хүний зургийг бид нар харах боломжтой байсан байж шүү дээ. Танд харуулсангүй. Ёо. Өөхөт. 60 авчиж. За тэгээ та нар надтай цуг энэ тоглоомыг бас тоглолцсон бах. Надаас бага оноо авсан уу? Аль эсвэл илүү оноо авсан уу гэдээ бичээрэй. Энэ мэтлэг үзсэн баярлаа. Баяртай.